Нэг амсгаагаар. За юу цан guys. Хайрбаа өхөл роботын дараагийн ангаар Mason's Rat. Энэ ертөнцид тулгуунууд аажмаар өөрсдийн гэсэн соёл иргэншлийг хөгжүүлсэн байдаг. Farmer Mason улам ухаантай болж буй мэрэгчдээс өөрсдийгөө хамгаалахын тулд хулган барих муурд хижээдэг байв. Гэхдээ мэрэгчдийн асуудал улам бүр хүндэрсээр л байдаг. Нэгэн өдөр Mason shotgun аваад үр тарианыхаа агуулгах руу орж нэгэн хулганыг зад бууцдаг. Гэвч санаанд оромгүй зүйл болов. Хулгуунууд зүгтаагүй бөгөөд өөрсдийн гараар хийсэн жижиг номоор хариу давталж эхэлдэг. Үүнийг харсан Mason чааж зовхтон оцдог. Өөр аргагүй болсон тэрээр мэрэгчдийн энэ бослогтой тэмцэхийн тулд мэрэгжлийн хортон устгах кампани дууддаг. Тус компани худалдааны төлөөлөгч маш урах хайрж олон зүйл нуршилгүйгээр TT6 хэмээх бүрэн автомат лазер мэрэгч устгах төхөөрөмжийг санал болгодог. Үйлдвэрлэгчийн сурталчилгаагаар бол энэхүү төхөөрөмжийн хэдэн километрийн зайд хөдөлж буй бөөс хүртэл онилж устгах чадвартай асар хүчрхэг лазер зэвсгээр тоноглогдсон бөгөөд хортон шавжтай холбоотой бүх асуудлыг шийдэж чадна гэдэг. Худалдааны төлөөлөгч төхөөрөмжийг маш өндрөөр үнэлж байсан тул Mason туршиж үзгээр шийдэж төлбөрийг нь төлдөг. Бүх зүйлийг суйрлуулж дуусны дараа худалдааны төлөөлөгч бахархалтайгаар системийг асаав. Гэвтэл асаасан сүрдөө ганцхан секундын дараа лазер систем нэг хулгай устгасан гэж мэдээлдэг. Баярлсан худалдааны төлөөлөгч хяналтын камерын дүрсийг яаран нээж үзтэл устгагдсан хулгай нь үнэндээ Mason-ы муур байсан аж. Тэр муур нь Mason-ы олон жилийн турш өсгсөн муур байсан юм л да. Энэ дэр нэг ёжлол орж ирсэн нь яг л капиталистууд зах зээлийг монополчлохын тулд өрсөлдөгчөө устгахтай л адил. Гэсэн хэдий ч муур өгснээр Mason хямдрал авах боломжтой болсон бөгөөд тэр бүр мууранд зориулж буушны чулуу хүртэл хийж өгсөн байдаг. Харин лазер хулгай устгах төхөөрөмж үүргээ үнэнчээр гүйцэтгэж хулгайнуудыг устгах ажлаа эхлүүлв. Өдөр шинэгүй үр тарианы агуулгын эргэн тойронд лазерын гэрэл анивчиж шатсан хулгайны махны үнэр агаарыг дүүргэнэ. Гэвч хулгайнуудын хөгжил ажилтнуудын төсөөлж байснаас хамаагүй хурдан байдаг. Нэг шөнийн дотор мэрэгчид бүх камерыг устгаж одоо юу ч харж чадахгүй болсон лазер устгагчийг хулгайнууд өөрсдөө задлж төмрийн сэг болгодог. Ууралсан Mason эвдэрч сүйдсэн устгачаа худалдаачны ширээн дээр аваачирч тавьдаг. Худалдаач нь яаран үнэгүй засварлаж өгнө гэж амлаад бүр хамгийн сүүлийн үеийн загвар болох TT15-ыг гаргаж ирдэг. Тэрээр шин төхөөрөмж Mason-ы асуудлыг бүр мөсөн шийдэж чаднаа гэж хэлдэг. Ингэснээр хилэнцэд хорхоо хэлбэртэй TT15 Mason-ы гэрт хүргэгдэн ирдэг. Ажиллаж эхлэмэгцээл тэр Mason-д жинхэнэ үр ашиг гэж юу болохыг харуулна. Ердөө 2 минутын дотор л тэр хулгайны толгойг авчирч өгдөг. Ингэснээр Mason тайвширч буцаад орондоо ордог. Харин сэрэгтэн түүний үдэнд бүр хулгайны сэгнээс бүтсэн уул аваа шиг том аваа байдаг. Өөр хийх зүйлгүй байсан тул тэр түлхүр багж гаргаж ирээд зүлэг хадагч машинаа асааж эхлэв. Яг энэ үед нь гэнэт үр тарианы агуулгаас 3 хулган зугтаж гарч ирнэ. Энэхүү нэдэлж байгаа маш харгас дүр зураг үлдсэн 2 хулган болон Mason-ыг хүртэл алмааруулж орхидог. Удалгүй буундан өдөржин үргэлжиж гранатууд нисэж бүр ууж байсан аяг нь хүртэл хагарахад ууралсан Mason юу болж байгааг мэдхийн тулд үр тарианы агуулга руу ордог. Гэтэл түүний анзаарсан зүйл бүр санаанд оромгүй байв. Энэ газар бүр бүхэлдээ л жинхнээс дайны талбар болж хуурсан байдаг. Хулгайнууд зүлэг хадагч машиныг танк болгон өөрчилж инженерүүдийн хамгаалцдоор ган хилэнцэд роботын эсрэг сөрөг довтлогоо эхлүүлжээ. Ган хилэнцэд роботч бас зөөлөн хандсангүй. Тэр пулматаараа буцаан галлаж хулгайнуудыг замд нь хитэн тэдний зогцыг талбай даяар тараадаг. Хулгааныг харж байсан Mason хүртэл цуснд будагдаж орхидог. Шийдвэрлэх мөчөд уур хилэнгээр дүүрсэн нэг хулган зүлэг хадагч танк ажлуудан амиа золиослохоор дайралт хийв. Тэр ган хилэнцэд роботыг мөргөж нуран руу унаглаа. Хэдийгээр ган хилэнцэд робот маш ихэр гэмтсэн ч үүргээ мартсангүй. Тэр сүүлчийн бүлэг хулгайнууд руу хүчээр мүлгэн оцоор л байдаг. Хулгайнууд өөхөө хүртлээр тэмцэхээр бэлдэж байх яг тэр мөчөд Mason гинэт бууга гаргаж ирээд тэр харгас ган хилэнцэд роботыг буудаж устгадаг. Ингэснээр Mason хулгайнуудын нийгэмлэлийн нөхөрлөлийг олж авдаг. Тэд шинэ нөхөрлөлөө тэмдэглэн хамтдаа ууж дарж ярахыг хардаг. Эцэст нь Mason хорт устгах компаниудад өгсөн бүх захиалгаа цуцлахаар уццснаар энэхүү анги маань дуусна. Mason's Rat бол зүгээр нэг хүн ба хулгайнуудын тулаан биш ээ. Харин технологид хэд найдахын аюул болон биднээс сул мэд харагдах амьтдыг хэрхэн үнэлдэг тухай өгүүлсэн ягц түүх байлаа. За ингээд дараагийн сонирхолтой нэгэн ягц түүхээр уулзтлаа. Түр бай бай.